Яа, үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа гаргаж байгаа үр дүнд бол маш их сэтгэл хангалуун байдаг. Бараг ийм шүүмжлэл хэлэхэргүй цөөхөн хитгэн төрийн байгууллагуудын нэг болов гэж бодож байна. Өнөөдрийн тайлан ч гэсэн ойлгомжтой материал нь урьдчилаад ирчдэг. Ийм жишгийг бас бусад төрийн байгууллагуудад аваад хийгээд яваасаа гэсэн тийм бодолтой байдаг. Статистик мэдээллийн ер нь нээлттэй байдал чанарын хувьд бол энэ олон улстай харьцуулсан ч гэсэн өндөр үзүүлэлттэй байгаад байгаа. Энэ бол маш сайн агууштай зүйл. Дээрээс нэмээд сая сүүлийн слайдууд байсан хэрэглэгчдийн саналд үндэслээд өөрсдийнхөө байгууллагынхаа анхаарах ёстой асуудлуудыг тодорхойлоод энэ жилийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгачсан байгаа нь бол их сайн байна. Ийм хариуцлагад баярлалаа. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ амжилтаа давтаад үргэлжлүүлээд хадгалаад яваасаа гэж хүсэж байна. Бодлогын чанартай нэг асуулт. Тэгээд хүн ам орон сууцны завсрын тоолготой холбоотой нэг асуулт асууя. Статистикийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг төсөл дээр ажиллаж байна гэж байна. Тэгээ энэ дээр нэг зүйлийг тодруулмаар байна. Манай улс энэ бодлогын хэрэгжилтийг ерөөсөө хэмжиж чадахгүй байгаа. Бодлогын төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ бүгд энэ тэнд 100 задгай хоорондоо уялддаг. Татвар төлөгчдийн мөнгийг яг үр дүнтэй зарцуулж байгаа мó үгүй мүү? Хизээ нийгэм эдийн засаг сайжрахын гэдэг зүйлүүд нь ерөөсөө хэмжигдэж чадахгүй яваад байгаа тийм. Энэ дээр уг нь үндэсний статистикийн хорооны сайтнаас хараад жишээлбэл Алсын хараа 2050 дээр байгаа 73 шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний статистикийн хорооны сайтаас харчиж болдог. 5 жилийн чиглэл, 4 жилийн хөтөлбөр гэх ийм бодлогын хэрэгжилтийг статистикаар харах боломжтой болгох тийм санаачлага ер нь байна уу? Тийм ажил төлөвлөж гин үү? Тэр нь шаардлагатай мэдээллийг цуглуулах ажил бас төлөвлөж гин үү те? Хоёр дахь нь болохоор энэ сая хэлсэн хүн ам орон сууцны завсрын тооллого энэ жил хэрэгжүүлж байгаа. Өмнө хийгдчихсэн улсын тооллогуудаас ямар онцлогтой вэ? Ер нь цаг үетэйгээ уялдуулаад шинээр тусгасан асуулгын агуулгууд байна уу? Ямар мэдээллийг цуглуулах гэж байна? Ялангуяа удааг бууруулахад чиглэсэн тоон болон чанарын мэдээлэл ямар зүйлүүдийг цуглуулах гэж байгаа вэ? Ер нь ийм улсын тооллого зохион байгуулалттай холбоотойгоор ийм байгууллагууд ч юм орон нутгийн байгууллагуудаас санал авдаг уу? Энэ завсрын тооллыг хэрэгтэй төр болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас санал аваад ямар мэдээллүүдийг тусгасан байгаа вэ гэсэн хоёр дахь асуулт байна. Гурав дахь асуултаас нэмээд асууж байна. Их хурлын тамгын газраас гаргасан энэ дүн шинжилгээний 7 дээр байна. Үндэсний зөв тайлан донд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа өгсөн зөвлөмжийн талаар тайлагнаагүй байна гэж чинь те. Өнөөдөр энэ тайлангаа тавихгүй байсан уу? Эсвэл дараа нь бас тусад нь байнгын орны хурлаар тайлагнаа гэж төлөвлөж байна уу? За ийм 3 асуулт байна. За, Житлэсгийн юм бэ? 3 дугаар микрофон. За, эрхэм гишүүн Лувсан Жамцын асуултанд хариулъя. За, Монгол Улсын бодлогын төлөвлөлт, за төсвийн төлөвлөлттэй холбоотой шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр бол одоо өнгөрсөн намраас бол одоо бид нэр эдийн засгийн хөгжлийн хамтаа бол хамтарч ажиллаж байгаа. Бас эрхэм гишүүн бас энэ дээр бол шаардлага тавьсан. За, Алсын хараа 2050 дээр таны хэлдгээр 73 одоо шалгуур үзүүлэлтүүд байгаа. За, үүний 23-ын үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа албан ёсны статистик, 37-гийн төрийн байгууллагууд, за 13 нь бол одоо олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа энэ үзүүлэлтүүд байгаа. За, энийг бид бас Монгол Улсын 2021-с 25 оны хөгжлийн төлөвлөгөөтэй ингээ харьцуулаад үзэхэд бол нийт 95 үзүүлэлтээс 69 давхардж байгаа гэм үзүүлэлтүүд байгаа. За, зарим одоо төсвийн нэгдүгээр хавсралт болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр орсон үзүүлэлтүүд маань яг үр дүн гэхээсээ илүүтэйгээр үйл ажиллагаа оролцсон тийм зүйлүүд бол харагдаж байгаа. За, дээрэс нь бас энэ Алсаараа 2050 болон зарим бодлогын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд дээр байгаа энэ үзүүлэлтүүд маань өөрөө аргачлалын хувьд бас тодорхойгүй. Хэмжих одоо хүрх зорилтууд нь бас хит одоо ерөнхий ийм үзүүлэлтүүд бас байгаад байгаа. Зэнтэй холбоотойгоор 2024 онд бидний хийсэн нэг ажил юу гэхээр Алсаараа 2050 урт хугацааны хөгжлийн шалгуур үзүүлэлтийн метадатагийн одоо гарын авлагыг босруулад эдийн засгийн хөгжлийн яамд хүргэсэн байгаа. За, манайхаас гарч байгаа саналын үгээр
энэ 73 үзүүлэлтээс 23 үзүүлэлтийн бид нэр тооцоог илүү наривчлалын аргачлалыг одоо сайжруулъя гэдэг юм саналыг өргүүлсэн. За энэтэй холбоотойгоор эдийн засгийн хөгжлийн яамны багтаа одоо 2 удаагийн уулзалт зохион байгуулад энэ 10 сараас одоо эхлэх энэ хөгжлийн 10 жилийн хөгжлийн төлөвлөлтийн үзүүлэлтүүд дээр бас нэг өөрчлөлт оруулах боломжуудыг хилцэе гэж одоо ажиллаж байгаа. За хоёрдугаарт бид энэ 5 сартаа багтаагаад бүсчилсэн хөгжлийн үзүүлэлтүүдийг үндэсний статистикийн орооны статистик нэгдсэн мэдээллийн цаг нэгдсэн зам буюу 12 энэ дээр оруулна. За энэ дээр бол яг нэг бүсчилсэн хөгжлийн үзүүлэлтүүдийг алсын хараа 20-50-таа уялдуулад бид нэр гол одоо статистик мэдээллийг оруулахаар ажиллаж байгаа. За хоёрдугаарт хүн ам орон сууцны завсрын тоолгыг энэ жил одоо бид хүн ам орон сууцны тухай хуулийн дагуу хийх гэж байгаа. За энэ тоолгын гол онцлог юу вэ гэхээр бид нар бүртгэл цөөрөлсөн аргаар явуул. Өөрөөр хэлбэл төрийн 12 байгууллагын мэдээллийн санг нэгтгэх замаар энэ нөгөө нийт 3.5 сая хүний мэдээллийг шинжлэх, сая гаруй өрхийн мэдээллийг шинжлэхийн ажлыг бол явуулах юм байна. За энэтэй холбоотойгоор бид бол төрийн бүх байгууллагуудаас за улсын хурлын талаас удирдлагын томьёдтой байгууллагуудаас санал авсан. За мөн одоо энэ талаар одоо судалгаа шинжилгээ хийдэг ихтэй сургуулиудын багш нартай 2 удаагийн одоо хилцүүлгийг зохион байгуулад тоолгын асуулга мэдээлэл бол нэлээд нэг талаас сайжруулаад явж байгаа. За энэ 2-7 хоногийн дараа засгийн газраас бол тогтоол батлуулахаар ажиллаж байна. Юу гэхээр орон нутгууд дээр энэ тоолгын мэдээллийн чанарыг сайжруулах одоо комиссууд байгуулах. За энэ мөрөөрөө одоо мэдээлэл нэгтгэж 12 сар гэхэд энэ тоолгыг дуусгахаар бол бид нэр ажиллаж байгаа. За Улаанбаатар хотын тулгамдсан асуудал буюу төгжрөл болон утаатай холбоотой бол нэлээд статистик үзүүлэлтүүд бол бид нэр гарна гэж хүлээгдэж байгаа. Энэтэй холбоотой бол бид нэр өрхийн орон сууцны одоо галгааны хэлбэр, цахилгаан дэвтгцэн хэлбэрүүдтэй нарийн мэдээллүүдийг авна. За дээрэс нь хөдөлмөр эрхлэлтийн мэдээллүүдийг авахар байгаа. Өөрөөр хэлбэл сум, баг хорооны түвшинд бид нэр хөдөлмөр эрхлэлт, за орон сууцны нөхцөл, боловсролын түвшин гэдэг нэлээд нарийн мэдээллүүдийг бол энэ тоолоор цуглуулахаар байгаа. Хамгийн гол бидний бас зориод байгаа ажлыг өгөхөөрөө цаашдаа жил болгон тоолгын мэдээллийг төр дагаа мэдээллүүдээр дамжуулж шинжлэх юм зорилтыг дэвшүүлээд ажиллаж байгаа маа. За 3 дугаарт үндэсний зөвлөлийн тайлан ирүүлээгүй гэдэг дээр бол Улсын хурлын хяналт шалгалтын тайлан дээр дурдсан байсан. За гүйцэж ярилцлаа. Ажлын 3 дугаар өнгөрөв. За статистикийн одоогийн статистикийн тухай хууль дээр бол Улсын хурлаас томилогдож байгаа үндэсний зөвлөл нь бол статистикийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх юм гол чиглэлтэй ажиллаж байгаа. За үндэсний зөвлөл дээр бол бид нэр жил болгон өнгөрсөн оны одоо үйл ажиллагааны тайлан, за дээрэс нь эх жилд одоо хийх гэж байгаа үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, төсвийн төлөвлөгөөгөө хилцүүлээд санал авсны үндсэн дээр бол одоо эдийн засгийн байнгын ороонд тайлангаа хөрвүүлж ажиллаж байгаа. За бид нар энэ статистикийн тухай хуулийг шинжлэх энэ ажлын хүрээнд дээр бас олон улсын сайн туршлагыг судлаад энэ үндэслийн зөвлөлийг бол илүү өргөтгөөд илүү одоо гол статистик мэдээ боловсруулдаг Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, эрүүл мэндийн яам гэх мэт байгууллагууд нэмээд хэрэглэгчдийн төлөөллийг бүрдүүлсэн бас салбар зөвлөл байгуулахаар одоо хууль дээр оруулахыг зорж байгаа. За ингэснээр яаж ийм вэхээр энэ статистик мэдээлэл гаргаж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, дээрэс нь хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн хэлбэрээр бол статистик боловсруулах юм бодлогын хууль эрх зүйн суурь орчин бий болно гэж харж байгаа. За баярлалаа. За Лувсан Жамц гүшүү тодруулъя. За баярлалаа. Товч тодорхой хариултууд авчлаа. Нэг зүйлийг зөвхөн тодруулж асууя. Энэ хүн ам орон сууцны завсрын тооллогын тайлан энэ эх жилийн одоо тайлан гарна гэж тооцож байна. Тэгээ хэдэн сард гарах боломжтой вэ? Тэрийг тодруулъя. За ажлын 3 дугаар өнгөрөв. За бид төлөвлөгөөнд бол 12-17 оноос 18-ны шилжих шөнөөр бол одоо тоолгын мэдээллийг таслахаар тоолгын товоо баталсан байгаа. За тоолгын тайлан бол 2026 оны 1-р үлрэл багтаагаад танилцуулахар зөрөө ажиллаж байгаа. За бидний гол зорилго юу гэхээр өнгөрсөн оны 5 сард бидний ашиглалтанд оруулсан дата цэг, NSO цэгийн энэ дээр бид нэр энэ тоолгын мэдээллийг бол одоо дашборд хэлбэрээр болон өгөгдлийн сан хэлбэрээр одоо банк шинжилгээр одоо оруулна. Тэгэхээр эрхчлэлийн 1-р үлрэлэхэд энэ мэдээлэл одоо бэлэн болно гэж харж байгаа.